За Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Улаанбаатар хот дэх Увс нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Увс аймгийн зүүн говь сумын уугуул Дарам сэдийн Цэрэн самбуу ахта уулзуулж байна. Сайхан орж гин үү та? Сайхан орж гин дээ. За 2025 бол одоо манай Увс нутгийн хувьд бол их онцгой жил болж байгаа. Тэгээ өнөөдөр манай Увс аймгийн удирдлагууд ер нь бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж Улаанбаатар хотод суудаг одоо нутгийнхандаа дархан эрдэнтээр ингээд ажил хэргийг уулзалтуудгийгээр сайхан үйл ажиллагааны зохион байгуулж байна. Манай Увс аймгийн нутгийн зөвлөлч одоо Монгол улстай бас ер нь анхны нутгийн зөвлөлүүдийн нэг шүү дээ. Тэгээ энэ жилийн хувьд бол манай нутгийн зөвлөлөө санаачлаад 24 оны одоо 12 дугаар сарын 14-ний өдөр Увс нутгийнхны одоо шинэ жилийн үйл ажиллагааг Увс 100 нэртэй зохион байгуулсан байгаа. Тэгж одоо Увс нутгийнхаа одоо 100 жилийн ааг өгтөх бэлтгэл ажлыг хангах зохион байгуулах ажлыг бол одоо Улаанбаатарын хувьд бол бид нар хууч оноо өгдөх шинэ 25 оноо өгтөө авах энэ үйл ажиллагаагаар бол эхлүүлсэн байгаа. Тэгээ манай нутгийн зөвлөлөөс далбисаар бас 100 жилийнхаа өгтөж хийхээр ажлуудыг төлөвлөсөн аймаг нутгийн удирдлагуудтайгаа бид нар бас мэдээлэл санал солилцож байгаа. За нутгийн зөвлөл ер нь ямар зохион байгуулалтаагаар 100 жилийн ойдоо бэлтгэл хангахад нь хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тэр нь нутгийн зөвлөлийн одоо аймаг сумын нутгийн зөвлөлийн ер нь зайлшгүй одоо хийж идэг ажил бол нэг 10 жилийн давтамжтай байдгийг. Тухайлбал одоо бид нар аймгийнхаа тэгш байнуудыг бол үеийн нутгийн зөвлөлийн удирдлагууд за сумууд шалгаагүй та сумын одоо сургуулийн гэдэг энэ үеэр одоо энэ тэгш байнуудын үеэр бол аймаг сумын нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа бол идэвхждэг. За энэ жилийн хувьд бол мэдээж энэ одоо түүхэн 100 жилийн манай Увс нутгчин бол усын цэнгэр хязгаад бид төрж өснөөр за ер нь улс төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг спортын алдартнууд, эрдэмтэн мэргэд хөтөлбөртэй сайжруулах бидэнд бол бахархах зүйл маш их байдаг. За энэ бахархлаа бол бид нар одоо төрлөх одоо аймаг байгууллагынхаа 100 жилийн агаар бас нэг гаргаж одоо бахархлаа илэрхийлэх ёстой, талархлаа илэрхийлэх ёстой олон асуудлууд байгаа. Энэ жишгсэн ялгаа байхгүй одоо аймгийнхаа удирдлагуудтай хамтраад энэ Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн хувьд бол 100 жилийн агаар тэмдэглэх ажлын хэсгийн дараагаар бол одоо манай их хурлын гишүүн төсөлч хүмүүсийн сайд манай нутгийн зөвлөлийн тэргүүн Чойл сүрэн дарга тамд өгсөн байгаа. Мэдээж манай нутгийн зөвлөлийн одоо нутгийн Увс аймгийн 100 жилийн аав бол ямар ч улс төр байхгүй. За тэгээ орлогч дараагаар нь бол одоо манай Увс нутгаас сонгогдсон заяа бол гишүүн, цогтгөрл гишүүнээр бол одоо нутгийн зөвлөлт шүү дээ. Нутгийн зөвлөлийнхээ одоо 100 жилийнхаа тэмдэглэх, Увс аймгийн 100 жилийн тэмдэглэх нутгийн зөвлөлийн багийг ахалж ажиллаж байгаа. Чойл сүрэн даргатай 2 орлогчтой 2 гишүүн. Тэгээ цаашаа өдөр бол их хурл засгийн газар тэгээ цаашаа энэ бүтцүүд хийдсэн байгаа. Тухайлбал одоо ингээд ахмадуудын бага бол манай сангийн сайдаас Монгол улсын гавьяат эдийн засагч Увс аймгийн одоо өмнө Увс сумын бол манай Бямбажууга ахалж явах жишээтэй. Ийм байдлаар одоо ингээд бид нар зохион байгуулалтанд орсон. Тэгээд өнөөдрийн одоо үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрх мэдэл зочид нутгийнхандаа одоо 100 жилийн баярын мэнд хүргэе. Үйл ажиллагаа сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Маргааш одоо Монгол Улсын өргөнд манай аймагчин бас одоо бүхэн үлгийн нутаг шүү дээ. Манай бөхчүүд одоо өөр аймгийн бөхчүүч гэсэн манай 100 жилийн хүн төлөөсөө үйл ажиллагаанд хүрэлцэн ирж барилдана байх гэж найдаж байна. Тэгээд нутагтаа 7 сарын одоо сүүлээр 29:30-нд үлээ те. 29:30-нд уулзахыг одоо нутаг нэгтнүүдтэй дэлхийн одоо 5 үндсэн улам бүрд ажиллаж амьдардаг улсчуудаа одоо оролж байна. Нутагтаа сайхан уулзгая. 100 жилийнхаа сайхан тэмдэглэцгээе. Энэ бол бид бүхний бүгдийнх нь баяр шүү. Бүгдийнх нь баяр шүү. Баярлалаа та бүхэнд. Амьд хүсье.